Би одоо бизнесийн салбарт нэг 20 гаруй жил бас зүтгэж байгаахаа хувьд одоо бас өөрийн олсон туршлага бас энэ бүхнээ шин залуу бизнес эрхэлж байгаа хүмүүстэй ялангуяа бүсгүйчүүлтэйгээ илүү хуваалцахыг бас зорддог. Энэ утгаараа Монголын үндэсний худалдаа ажилтрын танхимын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлд бас нэлээд олон жил идэвхтэй ажиллалаа. Одоо бол би сайхан дараагаар нь сонгогдоод бас энэ үүргийг хүлээж аваад ажиллаж байна. За энэ хугацаанд ингээ харахаар манай эмэгтэйчүүд бизнесийн салбарт нийт тоогоор наваад үзэх юм бол нийт одоо Монголд бол 150 мянга орчим компани бүртгэлтэй аж ахуйн нэгж байна л да. Эдгээрийн 37 орчим хувь нь бол эмэгтэй захиралтай, 63% нь бол эрэгтэй захиралтай байгаа. За эмэгтэйчүүд аль бизнес дээр их байна вэ гэвэл худалдаа, үйлчилгээ, энэ за ийм нийгмийн салбарт ер нь бол эмэгтэйчүүд нэг 70-аас дээш хувь бараг байна. За тэгтээ манай эмэгтэйчүүд маш бичил жижиг хэмжээнд л ер нь бол бизнест оролцож байна. Топ 100 аж ахуйн нэгж дотор бол нэг 14 эмэгтэй захирал байгаа юм. Ингээ бодох юм бол манай эмэгтэйчүүд бол хэтэрхий жижиг юм тархаа бутархаа байдлаар бол бизнес эрхэлж байгаа нь харагддаг. За энэ юунаас шалтгаалдаг вэ гэхээр нэг энэ дээр хамгийн гол нь нэгдэж нийлж ажилламаар байдаг. Тэгэхгүй ингээд гэр гертээ суучаад маш жижигхэн зүйлийг ингээд яг өөр дөрөө зөвхөн тулгуурлаж хийгээд тэгээд тэрэн дээрээ ингээд гацдаг гэх юм уу удаан байгаад байгаа нь энэ бизнесээ томруулж чадахгүй байх их том шалтгаан гэж боддог. Тэрний оронд жишээ нь одоо юм ойдогч гэдэг юм уу одоо ижил төрлийн бизнес хийж байгаа эмэгтэйчүүд нэгдээд нийлээд хоршоо ч юм уу байгуулад тэгээд одоо нэг бүгдөөрэнд нэг илүү чаддаг эсвэл ноу хав байгаа штэ. Тэрийгэ хуваалцаад хамтраад ингээд бүтээгдэхүүн гаргах юм бол илүү сайн инновац шингэсэн сайн бүтээгдэхүүнийг гаргах боломжтой. Дээр нь хүн хүчний хувьд ч гэсэн хөрөлцөөтэй болж ирнэ. Ингээд мэдлгүүд ингээд цуглараад ирэхээр илүү сайн зүйлийг хийх юм боломж бүрдэн штэ. Энэ давуу таллаас нь жоохон хараад эмэгтэйчүүд маань ер нь хоорондоо нэгдэж нийлээсэй гэж би бол их боддог. Ингийн бол бизнес бол амжилттай байх боломжтой. Эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд болохоор эрсдэл гэж ярих юм бол нэгдүгээрт байгалаас эмэгтэй хүн өөрөө нэг тийм би бол номер 2 гэдэг нэг тийм пайцтай штэ угаасаа. Тий. Нөхөр нэгдүгээрт, эрчүүд нэгдүгээрт, бид нар бол хоёрдугаарт гээд өөрийгөө одоо нөгөө үнэлж чадахгүй байх, өөртөө итгэлгүй байх. Тэгээд хэдий тухайн асуудлыг сайн мэдчихсэн ч гэсэн тэрэндээ одоо бүрэн итгэлгүй байснаас ингээд бас буруу шийдвэрт хүрэх нэг тийм эрсдлүүд байгаад байдаг. Ер нь бол тэгээд эмэгтэй хүн бизнес хийхэд хамгийн гол нэг одоо хүчийг солируулаад байдаг гэдэг юм, хоёрдуулаад байдаг зүйл бол гэр бүл байдаг. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүн байглаасаа их хүн, ээж хүн, эхнэр хүнийхээ үүргийг бол эгч хүнийхээ тий охиныхоо үүргийг бол заавал биелүүлэх тийм биологийн үүрэгтэй. Тэгээд тэр үүрэг нь бол одоо би бизнест амжилттай байна уу, оролцсон уу, оролцоогүй юу, чи юу хийж байгаагаасаа үл хамааран би тэр үүргээ заавал гүйцэтгэж явах ёстой байгаад байдаг. Тэгэхээр энэ ачааг одоо ижил тэнцүү аль алийн амжилттай зөв авч явна гэдэг бол эмэгтэй хүнээс одоо бараг тулгардаг хамгийн том сорилт бэрхшээл нь гэж бол хардаг. Тийм учраас ер нь бизнесийн салбарт бас энэ эмэгтэйчүүдэд чиглэсэн гендрийн юм оновчтой бодлого тодорхой хэмжээний бизнест бас дэмжлэг бол заавал бас шаардлагатай юм байна гэж манай Монголын хувьд бол харагддгийг. Ингээд судлаад үзэхэд бол тийм. Тэгэхээр одоо энэ бодлогуудыг хэрэг хэрэгжүүлвэл манай эмэгтэйчүүд илүү бизнест одоо бас илүү оролцоотой байгаад энэ улмаар эмэгтэйчүүд маань эдийн засгийн одоо боломж нь нэмэгдэх цаашлал одоо Монголд бас юм нийгэм буруу шийдвэрүүд гараад нийгэмд бас юм авилгалч гэдэг юм уу хүн одоо шудраг бус зүйл их ноёлоод байгаа бас бодлого буруу байгаад байна гэдэг дээр бас нөгөө талдаа олон хүчин зүйл байгаа л да. Тэдгээр нэг хүчин зүйл нь бол бас энд эмэгтэйчүүдийн оролцоо хит их бага байгаатай бас холбоотой гэж үздэг. Яагаад гэж нөхөр одоо энэ хөгжлөөрөө тэргүүлж байгаа хүний төлөө хөгжиж чадж байгаа энэ Скандинавын орнууд байна те үлгэрлж байгаа. Энэ орнууд болохоор яг шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо 50-аас дээш %. Ер нь бол ийм байдаг. Тэгэхээр
манайд болохоор зэрэг одоо жишээ нь яг их хурлын түвшинд гэхэд 17% л эмэгтэйчүүд байгаа. Тэгээд энэ шийдвэр гаргалтанд эмэгтэйчүүдийн нэг оролцоо багасаад ирэхээр шийдвэр хит одоо нөгөө эрчүүдийн бодлоор ингээд гараад идэг. Тэгээд тэн дээр алдаа оноо гарах нь бас их нэмэгдэм байна даа л гэж бол бас хардаг. Хүн л юм чинь хүн чинь бол алдна он тий. Тэгээ яг нөгөө өнөөдөр энд танд зөвлөгөө өгөөд сууж байгаа нь магадгүй яг миний хувьд онсон арай илүү байсан болоод бас танд зөвлөө сууж байгаа болов уу гэж бодож байна. Миний хувьд ялгаагүй одоо 4 хүүхэдтэй. Тэгээ одоо бол ингээд ачцээ хүргэн бэрүүд нийлээд ингээд 12 хоёулаа болсон байна. Энэ одоо бид хантайгаа битээр одоо 30 гаруй жил хамт амьдарч байна. Битээр бол ингээд бүр бага наснаасаа сургуулийн нэг анги 2 байсан. Тэгээд ингээд ажил амьдрал бүх цаг үед ингээд хамтдаа явж байна. Сайн ханийн дэмжлэг ээж аав одоо гэр бүлийн дэмжлэгээр л нөгөө талдаа энэ бизнест бас амжилт гаргахад бол энэ бүхнийг давж тууллаа. За тэгээд бүх юмыг сайн сайхан байлгасан гэж хэлж чадахгүй. Бодоод тахаар бол ер нь эхний 15 жилийн хугацаанд ялангуяа эхний 10 жилд бол би ер нь ихэнх цагаа дандаа бизнестэй л ер нь зориулжсэн. Энэ компанийг л одоо өсгөж өндийлгөж энийг амжилттай цааш нь ингээд амьдрах чадвартай болгохын төлөө бүх цаг одоо оюун чаддаг бүхнээ энэ дээр л ер нь зориулж ирсэн байлээ. Үр хүүхдээ баг одоо эхний 2 томыгоо бол би баг аав ээжтэй даатгцсан байжтэй л гэж. Тэгээ өөрсдөд нь даатгсан юм байна даа л гэж одоо л дүгндэг шүү дээ. Ямар сандаа би бүр сүлд нөгөө хүүхдэд том хүүгийнхаа бүр багын бичлэгийг үтсэн баха том 2 хүүхдийнхаа би бүр том хүүгөө ингээд нөгөө тэр үед их хөдөлгөөнтэй тэр бичлэгэн дээр тэгсэн чи би бүр гайхаад үгүй чи манай хүү чинь ийм хөдөлгөөнтэй байсан юм уу гэж би бодсон шүү дээ. Би тийм л ээж байсан байгаа. Харин сүүлийнхаа 2 бага хүүхдтээр бол харьцангуй ингээд нөгөө бизнест маань компанид маань оролцогчдын тоо нэмэгдээд миний үүрэг хариуцлагаараа багасны хэрээр би бас харьцангуй 2 багтаа бол арай илүү анхаарал тавьсан. Нэг их сайн ээж биш. Тэгтээ зүгээр юу гэж бодож явдаг вэхээр зөв амьдардаг, зөв зүйлийг хийдэг те амьдралын зөв хөвшилтэй гэр бүлдээ ингээд ямар нэгэн тийм хүүхдүүдтэй хүндрэлгүй одоо сайн эцэг эхийн ёсоор байгаад өөрөө биеэрээ үлгэрлж ин даа л гэж бодоод тэрэндээ л ер нь их найдаж орхисон. Тэгээд гайгүй. Гэтэ бүр их одоо боддгийг. Одоо би бодоод тахаар хэрвээ би хүүхдүүдэд илүү их анхаарал тавьсан бол одооноос нь бүр илүү их сайн хүмүүс, илүү их одоо мундаг болгох тийм боломжоо бол бас жоохон орхигдуулсан байна даа гэж хардаг. Яг тэгэл аливаа юм чинь нэг жоохон тийм золиосч бас байх л юм те. Эмэгтэй хүнийхээ хувьд яг өөр дээрээ гэд ингээ бодох юм бол бас өөртөө төдийлөн нэг цаг сайн гаргаж чадчих байгаагүй өөртөө их анхаарч чадахгүй бас лав даруй 10 гаруй жилийн 15 6 жилийн өнгөрөөсөн байдаг. Харин сүүлийн ялангуяа 5 6 жил бол өөртөө бол нэлээд их цаг гаргаж одоо тийм хөвшилт бол хуусаа. За тэгээ бас хандаа ч гэсэн одоо хангалттай халамж үзүүлж бас чадаагүй нэг бас тийм тал байна. Гэхдээ яг бүр их гомдоогоогүй. Тэгээд ингээд бас аль аллийн тэнцвэртэй авч явахыг хичээдэг. Тэгээд сүүлийн жилүүдэд бол харьцангуй ажлын цагт нь амжуулаад бусад хугацаагаа амьдралдаа хань ижилдээ өөртөө ингээд зориулахын тулд тэг зохицол сурсан. Эхний 15 жил бол ерөөс тийм байгаагүй. Ердөө л хар үүрээр гараад харанхуй шөнөөр харьдаг. Хүүхдүүдээ баг хэд хоногор чинь баг нам би сэрүүн дээр нь очтгүй ч нэг тийм л ийм байдлаар явж ижил энэ компаниг бас үдийн тань болгосон доо. Нөхцөл байдал маш шал өөр байсан л да. Бүх зүйлийг өөрөө заавал хийх тийм шаардлагатай байгаас. Одоо бол тийм биш. Одоо бол цаг үе нь шал өөр болсон учраас эмэгтэйчүүд минь та нар анханасаа л ажил амьдралынхаа балансыг нэг хийдэг хэлбэлэхгүй те мэдээч ихэндээ бол бизнес рүүгээ арай жоохон илүү зарах боловч яайл болохоор тэнцвэржүүлэх тал руугаа хичээх юм бол боломж байдсан байна гэдэг нь би сүүлийн 5 жилд бол бас харж л байна. Ер нь ажлын цагт л ажлаа амжуулдаг тэр соёлыг бүр өөртөө ингээд шахалт үзүүлж байгаа сурах хэрэгтэй юм байна. Яг цагаа болохоор гараа явж чаддаг. Тэгэх юм бол ингээд бүтээмж угаасаа өсөд хүн амжуулаад сурчдаг юм байна. Тэгээ бусад хугацаагаа бусд зүйлдээ зарж болно.
За эмэгтэй бизнес эрхлэгчдийн онцлог гэвэл нэгдүгээрт ер нь том эрсдлээс бол нэлээд зайлсхийдэг. Тэр утгаараа бас нэг тийм огцом өөрчлөлт тесрэлт хийхдээ бол жоохон хориг. Тэгээ энэ зарим үед бол давуу тал болдог, зарим үед бол бас сул тал болдог гэж би хардаг. За ер нь эмэгтэйчүүд бол их нягтнамбай аливаа ажилд ингээд тууштай штэ. Нэг барьж авсан бол бас чадахгүйгаа хүртэл үзэж тардаг хүмүүс. Тэр утгаараа их нягтнамбай ажилтгаа гэж хардаг. За түүнээс гадна эмэгтэйчүүд бол ер нь илүү шударга эрчүүдийг бодвол гэж би бол хэлнэ. Эмэгтэйчүүд ер нь авилгалаас ангид байдаг. Тийм учраас энэ хөгжиж байгаа улс орнуудад эмэгтэйчүүдийн оролцоо илүү сайн түвшинд байхаар авилгаас ангид байж нийгмийн сайн сайхны төлөө юм оновчтой шийдвэрүүдийг бол гаргадаг гэж бол би хардаг. За ер нь эмэгтэй захиралтай байгуул бол бараг үүднээс ахуулаад тийм антшгүй надад бол мэдрэгддэг юу гэвэл цаанаа л нэг цэгцтэй, цэмцгэр, чамбай ингэж харагддаг. Түүнээс гадна эмэгтэйчүүд бас бизнест оролцохдоо нийгмийн сайн сайхны төлөө бас энэ ажилд бол нэлээд их одоо өөрийнхөө боломжоор оролцдог. Ялангуяа гэр бүл үр хүүхдүүдийн төлөө бас илүү санаа тавьдаг. Ажиллагчдаа илүү халамжтай байж чаддаг. Яг гэвэл ээж хүн их хүнийхээ хувьд бол ажиллагчдаа бас сайн мэдэрдэг. Тийм болохоор гэр бүлд их ээлтэй байх нь бас илбэг тохиолдож байгаа юм шиг надад санагддаг шүү. Эмэгтэйчүүдийн давуу тал бол их байгаа. Бас сул талч бий. Хамгийн гол сул тал нь болохоор нөгөө эрсдлээс их цухтаадаг учраас ер нь эмэгтэй захиралтай компаниуд тийм том огцом өөрчлөлтүүдийг ер нь хийхдээ жоохон зоригдтаад байдаг. Ер нь энэ Монгол банкны бас судалгаа байсан зээлдэгчдийн одоо хувьд аваад үзэх юм бол эмэгтэй зээлдэгчид хамгийн их найдвар эргэж зээлээ төлж байгаа байдал те ихтгэл найдвар талдаа бол эмэгтэйчүүд хамаагүй илүү байдаг гэсэн судалгаатай. Тэгэхээр эмэгтэйчүүдэд бол илүү итгэх боломжтой. Гэхдээ эмэгтэй хүн бол их маш их том шийдвэр дээр бол шууд ганцаараа шийдэж бол ер нь чадахгүй. Илүүтэй одоо миний хувьд болохоор зэрэг би бол одоо компанийнхаа нэг л хэсэг нь болсон. Түүнээс биш би нэг гол нь тоглогч бас биш шүү дээ. Тэгээ тийм болохоор ингээд удирдлагын багийнхантайгаа хамтарч ярьж байгаад ингээд асуудлаа шийддэг болчоор их амар байдаг. Яг би даасан шийдвэр гаргахад бол эмэгтэй хүн том зөрөгтэй шийдвэр гаргахаас ер нь жоохон зайлсхийдэг. За ер нь надаас ажиглагдсан зүйл бол биологоос ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүс угаасаа их өгдөл нь өөр юм байлээ. Эрэгтэй хүмүүс бол алсын шийдвэр тэ алсын хараа эрсдэл гаргах чадвар нь бол илүү байдаг. Эмэгтэй хүн бол яг энэ өмнөө тавигдсан зорилтыг биелүүлэхийн төлөө бол ямар ч саадыг даваад тэрийг бүр минягт нямбай тэ нэг хүрчлэн яс чамбай биелүүлэх тэр гүйцэтгэл талдаа бол бас их сайн. Дээрэс нь ойрын одоо яг хэрэгжүүлэлтийн ажил тэр шийдвэрүүдэд бол бас маш их илүү давуу талтай гэж харагдаад байдаг ирчүүд. Тэгэхээр би бол тэгж боддог шүү дээ. Ер нь дэлхийн ертөнцийн тэр чигээрээ арга билгийн цогцол гэж ярьдаг. Тэгээ сайн нахад нөгөө тал нь муу нэдэг, харн нахад цагаан нэдэг. Энэ хоёр бие биенгүүгээрээ бие бинийгаа тодруулж харагдуулахгүйтэй адилхан. Ер нь хаач гэсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтраад оролцоотойгоор ингэ шийдвэрийг гаргах юм бол тэр шийдвэр ер нь хамгийн их оновчтой болдог юм байна гэж би бол хардаг. Тэгээ манай компанид ч гэсэн одоо шийдвэр гаргах төвшөнд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн оролцоо бол бас ойролцоо төвшөнд байдаг. Эмэгтэй хүний нэг онцлог байдаг юм байна л да. Эмэгтэйчүүд ингээ хоорондоо өрсөлдөхөөр бусад одоо холимог одоо эрэгтэй эмэгтэй хүмүүстэй ч юм уу дан эрчүүтэй өрсөлдөөс хамаагүй илүү их ийм хүчин чармаалтыг гаргаж амжилтыг үзүүлж чаддаг гинэ. Тэр зөвхөн эмэгтэй хүнд байдаг. Эрэгтэй хүн бол ямар ч багтаа өрсөлдсөн те дан эрчүүтэй өрсөлдөх, дан эмэгтэйчүүдтэй эсвэл эрэгтэй эмэгтэй холимог багтаа өрсөлдсөн ч гэсэн гаргадаг амжилт нь бол яг л нэг адил байд юм байна л да. Тэгэхээр эндээс би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр эмэгтэйчүүд нөгөө хичээх юм бол илүү их чармаалт гаргах тийм нөөц болцоо нь бол дотооддоо байдаг. Харин гагцгүй тэрийг нөгөө эмэгтэйчүүд хоорондоо бие биентэйгээ өрсөлдөд хид ими ингээд нөгөө өргүү зараад байдгийн байна гэж би тэр судалгаанаас бол тэгж дүгнэсэн. Тэгээд ер нь хараад хахаар эмэгтэйчүүд нөгөө хоорондоо нэгдэж
нэг бие бинийгаа хүлээн зөвшөөрч хамтарч ажиллах тал дээр ер нь жоохон сул нэгдэл болохтой хангалтгүй. Тэгээд бүгдөө л ингээд нэг өөрөө өөртөө эзэн байхыг тийм нэг хүсэлтэй. Тэгэхээр ингээд нэг нэгээрээ яваад нэг их хол явахгүй гэдгийг бол 30 жил бид нарт бас харууллаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ сэтгэлгээнээсээ салаад нэг жоохон нэгдэж нийлдэг бие бинийгаа дэмждэг, хамждаг тий чадах чадхаараа хамтардаг. Тэгээд зорилгоо том тавиад ингээд тэрний төлөө явдаг ийм байвал эмэгтэйчүүдэд илүү их боломж үүснэ л гэж боддог. За түүнээс гадна ер нь шинээр бизнес эхэлж байгаа хүмүүст хандаад хэлэхэд ер нь илүүтэй дандаа л ингээд нийтийн өргөн хүмүүсийн те нийтийн худалдаанд зориулсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэх юм уу энэ талаас их хараад идэг. Гэтэл түүнээс гадна бас томоохон үйлдвэрлэгчдэд бас одоо тодорхой бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн тийм үйлдвэрлэл явуулах тий одоо хамжин ажиллах ийм боломж бас байдаг гэдгийг бас хараасаа гэж боддгийн. Жишээлбэл манай журуур компанийн хувьд гэлдэхэд маш олон харилцагчтай хамтарч ажиллаж байна. Тэгээд маш их одоо түүхийд бараа материалыг худалдаж авч байгаа. Тэгээд энэ дээр жишээлбэл яг үйлдвэрлэлд зориулсан тэр түүхийдийг тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүнийг бас үйлдвэрлээд ингээд үйлдвэрлэгчд хоорондоо ингээ хамтраад хоршоод явах кластераар ажиллах бас боломж байдаг шүү гэдгийг бас хэлмээр байна. Мэдлэг туршлага тань дээр ирлээ. Салбар бүрийн мастеруудын дахин давтагдшгүй туршлагаас суралцах боломжийг Mentor Hub танд олгож байна. Та яг одоо App Store болон Play Store-оос аппликейшн татаарай. Mentor Hub-д